Сайн байцгаана уу? Бондын зах зээлийн 7 хоногийн томыг та бүхэндээ хүргэж байна. Монгол улсын олон улсын зах зээл дээр гаргасан засгийн газрын бондын өгөөж 5.7-оос 6.2% хооронд хэлбэлцэж байгаа. Харин компани $10 бондын өгөөж 592-оос 11% хооронд хэлбэлцэж байгаа юм а. Үүнээс онцлох юм бол Голланд банкны олон улсын зах зээл дээр гаргасан 11% хүүтэй $300 сая бондыг хоёр дахь зах зээлийн арилжаагаар та бүхэн худалдаж авах боломжтой байгаа. Харин Америкийн нэгдсэн улсын 20 жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөж 4.8% дээр догторж байгаад байна. Холбооны нөөцийн сангийн бодлогын докторгүй байдал болон бусад эдийн засгийн чухал хүчин зүйлсүүдээс шалтгаалan уг хүү 4.6% руу унах өндөр эрсдэл тулгараад байгаа юм а. Та бүхэн энэ мэдчлэн бондод хөрөнгө оруулахыг хүсэх юм бол энэ доор харагдаж байгаа манай брокеруудын утсаар холбогдох боломжтой.